Төр чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самбацны өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн өдөрийнхөө амралтыг сайхан өнгөрүүлж байна уу? Их Монгол радио таны өдийн цааны хачир болгож цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өрхөн барьдаг байгаа. Бид энэ хүн нэвтрүүлгээр их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туучийг цовруулаар хүргэж байна. Энэ удаад бид энэ хүү туучийн 94, 95 дугаар хэсгийг та бүхэндээ эфирээс шууд хүргэх болно. Хамтдаа хараа. Их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч 94 дугаар хэсэг. Эвлийн үрийн даргын аавынд ор засуулан унтахаар тухалсан хоовн хөхөд олон жилийн өмнөх хүүхэд насны тэр явдал санаанаас нь огт гарахгүй дахин бодогдсоор нойрон холжиж байна. Ах トゥ гурван дээрэмчдийг мод түлээ түүж ирэхийг нь хүлээн дахиад төр саадах болсон тул дасгал сургуулиудаа үргэлжлүүлэн хад чулуутай нуцалдан гар хөлийнхөн хатуулаг чанарыг шалган үзэн янз янзын зохилтуудын хэм маяг үзүүлэн байтал цаг алдаж түүний урыг хүрэхээс залхсан ах トゥ гурав арараасаа цувралдан түлээгийн үрцгээсээр ирцгэлээ. Бахим хүзүүд. За одоо боллоо. Одоо би та нарын түүж ирсэн модыг бүгдийг нь овоолж дээр нь та гурвыг гаргаж суулгаад шатааж энэ хорвоо дэлхийг та нар шиг муусан дээрэмчтэй салгаж цэвэрлэн байгаль ичийг ариусгаж дараа нь бурханд даатхан залбирч мөргөл үлдээд та нарын хийсэн нүгэл хилэнцгийг чинь багасгаж дээд тэнгэрт илгээх болно. Үүний хойно дээрэмчдийн хулгайлсан малыг ядуус тараан өгч буян үлдэх нь энэ насны цаглагшгүй буян хураах болно гэж бурхан тэнгэр надад зарлиг буулгалаа хэмээн өндөр дуугаар хэлэхэд үнэхээр шатааж алхна гэж айсан сандарсан гурав бушуухан сүхрэн суугаад хамаг нүгэл хилэнцгийг минь өршөөж хайрал ингэсээр сонон мөргөх нь Монгол эрхэнд баймгүй муухай төр харагдахаагаад ахиж бид нэр хизээч дахин хулгай хийхгүй айланд нь түрэхгүй амдгайлан тангаргалъя гэснэ нь жохон хүү түүний хүлээж байсан гуйлд байсан тул санаа намарсан бахим хүзүүд дахин нэгэнтээ лавлуулан асууж ам өчхийг нь аваад үүнээс хойш түүнээс цааш дахин хулгай хийж худал хийхгүй бол нүгэл хилэнцгийг тань багасгаж хойд төрөлд тань Дэваачингийн оронд илгээх болно. Үүнийг лус савдаг надаар дамжуулан айлтгаж байна. Та гурвыг цаашид амьд явуулах хэсгийг намайг шийдэх тун гэлээ. Химээхэд нөгөө гурав үргэлжлүүлэн мөргөж ам хэлтрүүлж өгөхийг гуйсаар л байлаа. Бахим хүзүүд том ахыг нь ханцуунаас нь татж босгоод та авчирсан нэг үүрэг модыг хоёр хэсэг болгож хуваагаад хооронд нь зайтайхан тавиад асаахтан гэхэд салгалж чичирсэн тэрээр түүний нөөрөөд нэгэнтэй харах нь "Үгүй арай бидний шатаачрахгүй үстэй" гэсэн аятай байсан нь хүүж юуж дуурсангүй. Арга нь барагдсан нэр арай шатаачрахгүй байлгүй гэж дотроо гордон тушаалыг ёсоор болголоо. Үүний дараа бахим хүзүүт яриагаа үргэлжлүүлэн та нарын урд нь юу хийж нүгэл хилэнцгийг үйлдэж явсныг би аль болохоор багасгахыг бодъё. Хувцаа тайлж шармаа нүцэглээд энэ гал дундуур гүйж гарцгаагаарай.
хэн олон гарч чадна. Тэр хүний хилэнц нүгэл төдий чинээ багасхан ариусах болно. Би ч гэсэн зүгээр суухгүй. Тос нэмэр болохоор ном судар уншиж та бүхнийг майдар бурханд даатгах болно гэд завлан суугаад нүдэ хаг сайн нь тангад домны хэсгээс дурж өгнөлөн уншлаа. Хүчин давтсны улмаас баян хүзүүтэд илтэд итгэсэн ах トゥ гурав үсрэн босож амьдал гарч ирэл болоо гэсэн аята нэгнээсээ ичих зовхыг умартан хамаг хувцсан тайлж хаяад нүгэл хилэнцээ нэмгэлэхээр ул хангаал дундуур хоёр тийш харайж гарлаа. Галын дул буураад ирэхийн үед нөгөө гурвын хувцсыг өмсүүлээд хоёр үүргийг нэгтгэн бугуйлаар дангин тэлгүүлүүлэхэд сайн атан тэмээж даахааргүй янзтай болоод ирлээ. Одоо болсон уу? Уян чангарсан уу? Ингэж асуухад чангарсан гэцгээж байлаа. Баян хүзүүтхүү хамгийн том нь болов уу гэмээр баглаж болсон модон дээр очиж өргөхөр огцом татхад нас гүрдсэн шарын арсаар хийсэн бүдүүн бугуйл тас үсрэхэд хөөе энэ ч одоо юу вэ? Бэрүүний арс юм уу? Олтойх юм хийгээч гэж хашгирахад түүний дуунаас айсан ах トゥ гуравч ухсгийн очиж тасарсан бугуйлыг авч зангидж залгаад хоёр давхарлан арай хүрээгүй тул гурван алт хэрийн солбуур авч ирэн залгахта гурвуулаа нийлэн хөлөөрөө чийж байдаг хүчээ шавхан татаж чангалан уяхаар завдахыг харж зогссон хүү тэдэнд ойртон ярьж алуу хошоо болцгоо ингээд уяаг аваад татхад хуурай мөчрийн нарийн нь хугарч байгаа бололтой тасны сгийн шажигнан дугартал бугуйл чангарч дэлэм хэрийн яваад зогслоо. Үүний хин өрхөө гэж асуухад би төрөө арай даахгүй штэ ингэцгэн дороо царайллаа. Үлдсэн хоёр үүрэг мөчр дээр нэг мөчрийг хувааж тавиад бугуулаар ваглууж орон үүрэхэд бэлдүүлэн том ахыг зан. Та тэр мордыг аваад яв. Харин та хоёр миний урд ороод түлээг үрээд явах болсон заяа гэхэд үгүй гэж хэлж чадахгүй тул сөхрөн суугаа түлээг үрч босох гэсэн чадсангүй. Том ах руу харж туслаад өг та ингэж догхоход тэрээр араас нь өргөж хамжилсан арайхийн босголоо. Баян хүзүүд үлдсэн том түлээг ганцхан хүчтэй сэгсэрч мөрөн дээр гаргаснаа айж ухан доошлуулж нуруундаа үрээд алхахад нөгөө хоёрч гуйвч тавин алхлаа. Баян хүзүүд тэдний араас хурдан алхаснаа хурдан яваач та хоёр гэж шавдуулахад байдгаараа хичээл шогшож явснаа гинэд сөхрөн унцгаалаа. Хөөний гараараа үүрсэн түлээг нь өргөж өгөхөд арайхийн босож явах гэж оролдовч хамаг тамирын тасар бололтоо дахин сөхрөн унсаар байлаа. Тэднийг цааш нь дахиж шавхаж болохгүй гэж ойлгосон тул үүрж явсан түлээгээ газар тавиад "Үүнээс хойш та гурвыг хулгай хийлээ" гэж сонсогдвол би өөрийн биеэр энэ мэдчлэн ирж нэгмсэн та гурвыг дуусгах болно. Тиймийн учир сайн ухаарч ойлгосон байх гэж бодоод өршөөл үзүүллээ. Ах нараа. Наа түлээнээсээ даахын хэрээр үрээд явцгаа. Үүнийг би жаахан төхүүлээд өгье. Гэхэд нөгөө хоёр ингэж нэг юм өршөөлөд. Ашиг ингэсэн аята бушуухан түлээгээ хагслаж авч орхиод жаахан түлээ баглаж бон үүрцгэлээ. Хүндлэнгийн хүн тэр гурвыг түлээ үрээд явж байхыг харах юм бол үнэхээр гайхахаар бөгөөд хамгийн жаахан хүүхэд нь тэмээ үрч хамгийн том нуруутай хоёр нь ямаа үрээд явж байгаа юм шиг инээдтэй харагдана. Тэд явсаар гэрийн гадаа ирэхэд аль хэдийн харанхуй болсон тул хинч гэрээс гарч ирсэнгүйд бахин хүзүүд дотроо баярлан ашигтай эднэрийн муу мухаг гэр оронд нь үзүүлсэнгүү ингэж бодоод түлээг буулгахтаа би инчлээ гаргаад авлаа шүү. Хөнгөрөөд сайхан болчихлоо гэж бодон булчингаас уллан амрааж сонголт хийж байтал ах トゥ гурав түүнд сайн болсон бололтой талцсан. Та
гэрт орж хоол цайдад яваач гэж их л дотн хэллээ. Гэрт орвол хоёр эмэгтэй 5 хүүхэд гал тойроод сууж байх өгөөд тогоонд хоол уулж байгаа бололтой махны хурцмэр ханхийн ходоод хоолны ихэд их хэдүүлснөө сая анзаарсан ч гэрт байгаа хүмүүсийг хүндэтгэн зог тусаж. За сайн байцгаана уу? Хинэн минь дамар асуувал хоёр эмэгтэй бас хэнийг дагуулад ирвэ гэсэн аятай дуртай дурггүй сайн гэж хариулах сонсогдлоо. Томахан хоймор гарснаа гогны урдаас холдооч чи гэж зандран хүүхдүүдээ холдуулаад өөрөө хоймор завлан суухад эхнэр нь улалтай бүдүүн бороо эмэгтэй босож хүүтэн хар цай аягалж өглөө. Тавдугаар хэсэг. Аймгаас зарлаг ирээд явсны орой бүдүүн бор хавгаан өвгөн хоньноос ирэхэд царай нь сэлтэн хөх болсон царайтай самган нь галынхаа хажууд босч чадахгүй суугаад түүнийг харснаа учиргүй уйлан хөө маань хотод цэргийн имлэгт ухаангүй 7 хонж байг гин маргааш арга гэрээсэн заавал хүн авчиргинэ гэж зарлаг ирээд явсан. Ямар гайны юм болоод байна гэж учрыг тайлбарлан уйлан хайлан ярьчаа. Бэрийн ачаа хүргэж өгснөөс хойш нэг ч өдөр чих амар байж өгөөдөлсөнгүй бөгөөд нүүдэг шин хотод нь боохоо орж 50 тонн сэглэн хайсан бол энэ дээрээд 100 гаруй хоныг 10-аад боохоо юу ч хүү болтол нь талчаа. Огт өөртөө зурдаггүй хойд хүүн хүртэл бүдүүн бор авгааг барьж авч зодох шахан ад үзэж гинт дүрсгийн урлагч. Таавал хүн биш. Шүтгэр шулан хүний адагдаг шаар шавхруу. Миний урдын ихнэрийг дарлаж дажирсаар байгаад өвчин хууч тусгаснаас болж хөрхийн эмхтэй даарч хөрн хоолны дутагдалд орж хошигны хүчнөр өөд олсон. Энэ бол цэвэр таны хайгар харамж балиар зангийн чинь буруу. Одоо миний авах хүнд нэг л хатуу үг хэлэх юм бол наад бүдүүн бор гидсийг чинь хагатгаж баас их чинь гоочулаад хайчихна шүү. Ингэж амар муухай ойрлон хашгичиж та нар хүний хүүхэд тулгаалж харам хүн шөнөр хоттой хоньо чон нохоо хоол болгоод цугтаасан чинь юм бидтэй гэж хэд хаалга савн гарч оджээ. Өвгөн араас нь миний хөө гэж дуудсан ч хүний урманд эргэж харсангүй яваад өгсөн гэжээ. Эмгэнийхээ инхүү арга барсан байртай уйлан хайлан хажууд нь зогсох алгнуудтай хүн ямар ч буруугүй мөртөө юу болоод байгааг нь ойлгосон шинжгүүч ямар ч байсан энэ хүмүүсийн дуу өндөрсөд уйлж хайлаад байх нь яавч сайны биш гэж бодсон бололтой өвөөдөө аягцаа хиймэр аядаж дөхүүлэн урдан тавилаа. Хүүг хараад гинэт ээжээг нь санаж гэтэр нэг шулам биднийг тэнгэр газар хийлгэнтэл хараалаа. Чамайг очиж холом тэгчин самрах юм гэж шууд зүүн бодохдоо хөөж явуулсан бэрээс биш өөрсдөөсөө өө хайж ихүр хоёрыг хагцуулсан аимшигт үйл айн дунаж хормос тэнгэр галын бурхныг хэлгэнүүлсэн гэдгээ ойлгох чадваргүй сууцгааж байлаа. Маргааш нь өвгөн хот явахаар болж тэдний туслах малчин гих нэг хүнийг намын үрээс ирүүлж өвгөнийг буцан эртэл ажилд нь хамжилцгааруулжээ. Өвгөнийг хотод ирж хүүгээ сахин 3 хонсны дараа хүүн гинэт ухаан орж сулхан нүдэн ээжээ. Энэхүү ихнэрийнхээ нулимсыг харж байтал тэр нэгнийд усны далай болж хуйсгнуур хөхийг живүүлэн сэлж чадахгүй тул хоёр гараа сарвалзуулан дэмэл ихнэр лүүгээ харж би живж өглөө. Хүүгээ одод намайг өршөөгөөч. Би чамд хайртай шүү дээ
Би ямар буруу юм хийсэн бэ? Гэж уйлган ам хуухад ихнэр нь сая л түүнийг анзаар бололтой гинэд уйлхан болоход их усан далай аажурхан доошилж урссаар арай живэд өгчгсэнгүй амьд минь үлдэж байна. Түүний урд саяхан байсан ихнэр нь гинэд алга болж оронд нь "Хүү минь яаж байна?" гэх их л танил дотн дуу сонсогдоход нүдэнэн айжуухан харвалаа. Аав нь урд нь суугаад сувлагч эмчнэр гүйлдэнгэрч "Өвчтөн ухаан орлоо. Өвчтөн ухаан орчлоо" гэлцэн байхаж байна. Ийхүү цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрч нуурын хөвөө нүүсэн тэд буцаж нүхүү байх уу гэж зөвлөлдөж суухад бүдүүн бүр авга магшуулн улам шуугдан нүдэн гархилж өвгний хүлийн үеэр үе хатгуулан тэдний чухамл даахгүй нохоод болов хураав гихчээр энэ мал хөрөнгөний дунд туйлдж гүйцчээ. Тэд зөвлөлдсөөр сүйлдэ "За дүрс ирэх. Буцаж нутаг усаа бараад. Энэ газар тасаж чадахгүй нэг хэцүү байна" гэлцэн нутаг орноо бараадж урд голын хойно байрлах цуслан бууцгаачаа. Айл амтэн тэднийг буцаж ирсэн сонсоод хавь ороос хүч хэрцгийн гэрийг нь барилцаж өглөө. 3 настай хөвүүчгсэн 8 сарын дотор хург шиг наас цааш эргүүлэхээр хэмжээний хөөрхөн том болж тусд оржээ. Хүмүүс гэр барих хооронд хүүг хөөрдөн байх бөгөөд эдний дотор баян доржин шар охин харагдахагаад том хүүтэн бүр суухаар болж удахгүй хурм нараа хийх нь дутуу агаачаа. Бүдүүн бүр авга гэртээ үлдээж өвгөл нь хон хариулаад явсан хойгуур нэгэн өдөр буюу 1959 оны 100 намын үрээс нэгэн хүн ирлээ. Тэр хүн танах хитрхи их малтай учраас нэгдэлж хөдөлгөөнд нэгдэж амны бүх малаа хураалгах хэрэгтэй гэчгээд явснаас хойш тунгалгүй хүмүүс хөрөлдсөн ирж хідэн азар гадуу суураар нь хоньнуудыг нь хураан авахдаа сайлын хоёр нээлүүлдэж бусад үхрийг нь нэгнэгэнгүй нийгэмд өмчлөн авчээ. Одоо тэднийх цөөхөн хідэн хоньтой үлдсэн бөгөөд 5-6 морьттой үлдсэн ч тэднийх биш нийгмийн өмч гинэ. Хэрэг хонь муулж идэх юм бол нам засгаас зөвшөөрөл авна. Харин адуу наас цааш зарж болохгүй. Өхүүлж болохгүй үүрэгтэй юм. Хэрэг тэгвэл ялдуунана. Иймэрхүү нэгэн цаг үеийн хэцүү байдал дундаа тэдний амьдрал орон гороо эргэж жинхнээсээ өлсөх зовлон тунлаа. Харин тэднийхээс нийгэмчлэн авсан малыг тэдний бэр байгаад хөөж явуулсан айлд буюу бэрийн лам авд хариуцуулан өгөхдөө малч ухаантай сайн хүн нийгмийн малаас нэг ч хороогоогүй тул нэмж мал хариулах зөвшөөрөл олголоо гэд 300 гаруй хон 5-6 үхэр дээр нэмээд 10 гаруй адуу өгчээ. Бүдүүн бораугаан хойд хүү хоошоо сум явж өөрийн гэрийг албан ёсоор нүүлгэж ирэн аавтайгаа айл хошоо болж төвхнөн буугаад шар охиныг албан ёсоор ихнэрээ болгож хурим нар хийхээр болжээ. Нийгэмчлэлийн үеэр олон түмэн тустай ажтай явдаг тул баян доржийн малд гар хүрч хурааж авалгүйгээр нийгэмчлэн балин хүзүүдтэй хамтран маллахыг нам засгаас үрэгдэжээ. Хэдий тиймчгэлээ ухаан сайтай баян дорж 300 гаруй тоо малгай тоо толгой мал дарж үлдээж аминд авч чаджээ. Энэ тухай ард гарах учраас үүнийг орхин бүдүүн бораугаан гэрт юу өрнөж байгаа тухай үгүүлье. Энэ хэдэн малыг цөөн байхад би намар байд юм шүү самгаан гэж өвгөн нь хэлэхэд эмгэн нь их л янз муутай ширэл татчих. Хөөе. Хот руугаа хийх хоолгүй хоцорсон юм байж энэний байж байгаа царайгээ. Одоо юугаа идэж уух болж байна? Өдөр чинь улсад суух боллоо. Ганц багцаг борломж хаг хатгаж идэх эрх мэдлгүй боллоо шүү дээ.
Манай малыг энэний ээжийн аавын давьчж өгсөн гэж байна шүү дээ. Нуусан гуйлагч хүн. Хүний буянг зөвл шингээгээсээр илээ. Гэж хэлэхдээ очих ёстой эзэндээ очиж байгааг ерөөсөө ойлгосон шинжгүй байхажээ. Өвгөн гэж хоолоогоо засаад хэдэн дарж үлдсэн юм уулна би. Би дараа л үлсөд өгчихгүй байхаа самган минь. Урд голын ховчшар самганы хоовн хөхтөө ярьж байгаад 300-аад мал хадгалуулж нэр дээр нь 100-аадыг шилжүүлж данслаад орчихсан байгаа. Ядуучуудын малыг хурааж нийгэмчлэхгүй байгаа юм гэснийг би эртэд уулсан шүү дээ. Гэж их хэл юм бүтээсэн хүн маягтай маадгар ихэмсэг царайлан суухажээ. Бүдүүн боравга түүнийг нэг сүрхий том харснаа. Хоон хөх ямар хүн билээ дээ. Гүй очиж түүний нэр дээр байхдаа яахав дээ. Цаад баян доржийн давуу залууд хадгалуулчихж болоогүй мó. Хүн чанартай сүрхий тусч хэлсэн ярьсандаа байдгаас гадна хэдэн малыг чинь арайч чон нохоо хоол болгочхооргүй хүн сонгож болоогүй мó чи. Надтай зөвлөдөд яана. Олхоогүй гэдэг нь ингэж ширв татсан бөгөөд энэ удаа яахааргүй түүний зөв байсан гэдгийг хожим мандсан хэрэгээс бид мэдэх болно. Үргэлжлэл бий. Сонсогч та бүхэндээ их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дуучийг хүргэлээ. Өгүүлэгч Хос Баяр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та их хүн дуучийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа цэгүүдийг дуулгая. Цэцэг төв утас 9521 тэгдөрөв 13 Гранд Плазагийн 4 давхарт 417 доод Герман гутлын тасаг. Бүхийн өргөө гоё офис утас 8810 17 14 8810 17 14 болон Азхур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Та мөн байгаа газраа хургуулж авахыг хүсвэл 8899 58 56 99-8 тэг 5 69 дугаард холбогдож захиалгаа өгч номоо хургуулan аваарай. Сонсогч та өдрийн цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.